Oh, stranger. Still don't know my name. You still don't know my name. Hi everyone, Bunny байна. Өнөөдөр мэдээж Euphoria TV шоугаа сэтгүүлсэн нүүр бодлогыг хийж байгаа. Бичлэг эхлэхээс өмнө foundation болон сүдрээ тавьсан байгаа болохоор шууд нүд рүүгээ орцгоё. За, хамгийн түрүүнд eye primer. Би энэ ягаан бордо өнгөөр сүдрээ тавиад тэгээ ерөнхийдөө нүднийхэн хэлбэрээ гаргаж өгч байгаа. Тэгээ саа болон чимээ рүүгээ орохоос өмнө эхэлж хөмсгөө бодвол надад илүү амар юм шиг санагдсан. Хэрэг та нар хөмсгөө илүү дээшээ өтгөн харагдуулмаар байвал хөмсөний гэлгээ буудаад эсвэл бол хормосны цавуу ашиглаж болно шүү. Энэ аргыг би Sarah Chung-аас орсон. So thank you Sarah. За тэгээ хацныхаа дараа хөмсөний харантаагаараа хөмсгөө зураад тэгээ болоо. Би камера амир дээр тавьсан болохоор хөмсөг бол нүдний тэм маань амир хурц харагдаж байгаа. Гэтэ зүгээрээ яг зураг юм уу бичлэг авах болохоор гоё харагдана. За тэгээд нүднийхэн гол хэсэг цаагаад түрхээд Euphoria дээр бүх хүмүүс амир их саатай тэнэр боддог болохоор их байвал илүү сайн шүү. Тэгээд энэ нүд болох хамгийн гол хэсэг нь болохоор уруулаа би зүгээр nude өнгөөр бодсон байгаа. За одоо яг хамгийн гоё болон чухал хэсэг. Шигтгэ чимэглэл. Би энэ бүгдийг гэрийнхэн хажууд байдаг бичиг хэргийн дэлгүүрээс авсан байгаа. Тэгээд сормосны цавуугаар бүгдийг нааж байгаа. Энэ нүд бодолтыг би Alexa Demise-ийн би энэ нүд бодолтоо сэтгүүлсэн байгаа. Тэгээд илүү өштгөө нааж байгаа бол илүү гоё харагдана. Илүү их нахаас өмнө би сормос болон нүднийхэн контурыг зураад зарим шигтэйгээ үсэндээ наах болохоор би одоо зөвхөн шууд үсээ янзллаа. Би үсээ Jules-ээс сэтгүүлсэн байгаа. Jules-ийн стайл нь амар cute, үсэн дандаа амар гарцаасан байдаг мөртлөө бас амар cute харагддаг. Тэгээд ерөн нүүр бодолт болон хувцаараа надад Mary болон Jules-ийн стилүүд нь илүү таалагдсан. Гэтэ сэтгэлд хүрсэн дөрүүд гэх юм бол Mary болон Cat байсан. Тэр хоёрын storyline-тай би илүү related хийсэн гэх юм уу да. Anywho, энэ TV show-ны стил болон aesthetic надад үнэхээр таалагдсан. As you can see, би өмнө нь 2-3 удаа Euphoria inspired makeup look хийжсэн. Тэгээ үүнээс гадна ялангуяа та нар мэдхгүй Labyrinth ихэнх дуунуудын зохиосон байгаа. Тэгээ түүний дуунууд энэ TV show-г яг Euphoria болгосон гэж би бодож байна. Тэгээ үснээс цааш ерөн Euphoria playlist-ийг бараг 24 цаг тоглож байгаа. Би энд өөртөө ийм бүрхэн хоёр ponytail өгчлөө. Дүүс амар шингэн жоох харагдаад байгаа болохоор би зүгээр hair extension нэмлээ. Тэгээ hair extension-аараа хоёр ponytail ороогоод тэгээд авчаад secure болгоно. Тэгээд жоохон хүмүүс аваад яг энэ ороосон хэсгээ ороогоод бас нэмж авчаад нүүн. Hair extension юм уу үс чинь илүү гоё юм илүү өтгөн харагдана. За одоо үлдсэн бүх шигтгийг наа. Миний бодлоор их шигтгээ байх тусам илүү гоё харагдах юм шиг санагдсан.
би яг одоо зүгээр талент хараад хаана нааж болохоо зүгээр бодож байна. Feel the morning on my face. Ain't a pill that I didn't take. Just a lifetime, 'cause it's been a long day. 'Cause I'm asleep when I R.I.P. Ba-da-ba-dum. Flashbacks, relapses, camouflage. Тэгээд нааж дуусчаад хамар нүдэндээ нэмж highlighter түрхээ тэгээд болоо. Kicking it all for us. Doing it all for love. Yeah, 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 yeah. За та нарт энэ бичлэг таалагдсан байх гэж би найдаж байна. Бичлэг маань дууслаа. Та нартай дараа уулзъя. Баяртай. Bye.